Яа, ихдээ үнэхээр гомдмоор санагдаад ингээ уур уурдах юм. Яагаад ингээд тий хэрэгтэй дипломын ажлын материалуудаа ингээд алт эрдэнэс шиг бүгдийг ингээд дагаад ингээд хэрэгтэй хүмүүст нь ингээд олгочж болтгүй юм би. Гадаадд сурж байгаа энэ оюутнууд ч бүр ёо бүр ингээд яг оюуны өмчийн асуудал бол манад үгүй амар юм том асуудал л та би тэрийг мэдчих. Гэтэ нөгөө хятадд ингээд Жунго Жирван гэдэг амар юм том сайт байдаг байхгүй. Гэтэ тэр Жунго Жирваны зөвшөөрсөн дипломын ажил, судалгааны ажил энэ төр ингэж орж байршдаг. Тэгэнгүүт хятадын ингээд сургуулиуд Жунго Жирвантай ингээд гэрээ байгуулцдаг. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө өгдөг байх гэж би бодож байна. Тэгэнгүүтээ оюутнууд сургуулийнхаа IP хаягаар нэвтэрч ороод тэндээс ингээд дипломын ажил юм хүм ингээд өнгөө татаж авч болдог. Хэрвээ би одоо ингээд хятадаас яваад тийм би Монголд ингээд очих юм бол би Жунго Жирванаас дипломын ажил татаж авахдаа би мөнгө төлж авдаг. Гэтэ тэр нь болохоор ингээд дипломных нь хуудас хэмжээнээс хамаарат ингээд авдаг байхгүй юу? Яг ийм юм ингээд Монголд дутагдаад байгаа байхгүй юу? Одоо ингээд би багшийн ачааллын талаар ингээд докторийн оюутан уушраас би нэг юм судалгааны ажил бичээд тэгээ ингээд нийтлүүлэх хэрэгтэй байхгүй юу? Хог гэж бүр төвж материал авахгүй заяа. Энэс нь бол одоо миний үс цагаарч шít булгаач. Яа, бүр ингээд тэгээ би ингээд одоо миний өөрийн яг ерөнхий дипломын ажил болохоор ингээд бас багшийн боловсралтай холбоотой юм дипломын ажил заяа. Би боловсролын ямар ингээд надад статистикийн мэдээлэл өгөөч гэсэн чинь тэгээд намайг синг вэнцэн шít. Яа, тэгээ та нар ингээд бүр ингээд би бүр ингээд Монголын боловсролын чиглэлээр баг ингээд 10 жил сурж байна. Одоо баг ингээд 10 жил боллоо. Яг яс юмныг хэлэхэд дээ шүү дээ. 14 оноос хойш Монголын боловсрол заяа. Нэрээ шүү. Бүр ингээд гомдсон заяа. Яагаад гэхээр би бакалавр сурч байхдаа тэр том доктор, профессорууд тэдний дипломын ажил, судалгааны ажил бичсэн ном энэ төр уншаад би ойлгоод дипломын биш судалгааных ажлыг хийдэг байсан юм. Би даалтуудаа хийдэг байсан юм. За тэгэл 16 оноос хойш би хятадд ирээд ингээ боловсролын удирдлага гэдэг мэргэжлэр магистрийн зэрэгт ингээ сурч эхэлснээс хойш би бүр нэгч эрдэмтэн, доктор, профессор, багш нарын монгол хэл дээр бичсэн судалгааны ажил, дипломын ажлыг ойлгохгүй байсан заяа. Бүр ингээд одоо би докторт ингээ сураад бүр төвч ойлгохгүй байна заяа. Хамгийн наад жишээ нь гэхэд одоо яг энэ миний бичиж байгаа энэ судалгааны ажил байгаа шүү дээ. Лавшиг гунзоо фудан буюу багшийн ажлын ачааллын талаар ингээд нэг бичсэн дипломын ажил байгаа юм заяа. Монгол хүний хийсэн. Тэгээ би тэрийг бараг 10-20 уншаад би юу ч ойлгоогүй. Яагаад гэж тэнд ингээд багшийн завшиг фудантай ингээд холбоотой нэгч мэдээл байхгүй заяа. Яагаад би ингээ ойлгохгүй надад ийм тийрмээр санагдаад тийлтрээд байгаа гэхээр бид нар ингээд нөгөө судалгааны ажил, дипломын ажил бичихтэй болохсээр ингэдэг байхгүй юу? Ерөнхий ингээ гол гаргалагаа гаргаж ирдэг заяа. За багшийн ажлын ачаал гэж юу юм бэ гэдгийг ингээ гаргаж ирнэ заяа. За тэгэнгүүтээ тэр багшийн ачааллалд ингээд нөлөөлж байгаа нөлөөллүүд нь юу юм бэ гэдгийг гаргаж ирнэ. За тэгээ улс оронд ингээд юу болдгийг ингээд харьцуулт ингээд тий бүх юмыг ингээд цогцлоод ингэж гаргаж ирж ингэж бичдэг байхгүй. Тэгээ би тэрэн шиг санаад тэр дипломын ажлыг үзсэн чинь яваалах гол юм байхгүй. За гарч ирэх байх гэж бодвол ингээд хүлээгээл уншаал. Nie. Тэгээ ингээд бүр ингээд тий багшийн ажлын ачаалалд багшийн тэр хувь хүний ёс зүй түй чорт ямар хамаатай юм бэ? Тэгснэ ингээд гадаад ирэх гэдгснэ ингээд зүгээр л манай багшийн ачааллыг зарим нь ингээд цалинтай холбодог юм. Багшийн ачаал цалин хоёр чинь ингээд хоёр өөр тусдаа сэдв штий. Хоёр ийм зааг байгаа штий. Багшийн ачаал ерөөсө цалинтай төвж хамаарахгүй заяа. Багшийн тэр одоо ингээд цагийн ачаал анги дүүргэлт те одоо ингээд
ажлын бус цагаар ингээд юу хийж ин тэ энэ бүх юм ингээд бүгд ингээд нийлээ бүр амар олон хүчин зүйл ингээд нийлж хагаад тэр багшил ингээд өгж байгаа ачаал за тэр ачаалаас үүдээд шингийн яалыг боо ингээд сэтгэлийн тий дарамт ингээд тий ингээд маш олон зүйлс ингээд гарч ирдэг. Цалин чинь энэ бүр шал тусдаас идэв баггүй юу? Тэгт ингээд цалинтай өнгө хүчээр бүр холбоод ингээд нийлүүлчих юм. Яа бүр ингээд энэ судалгааны ажлаас болж миний бүр ингээ үс цагарч одоо сүлдээ. Би бүр 8 сараас хойш энтэй ингээ ноцолж байгаа. Бүр ингээ материал олдохгүй монгол хэл дээр. Тэгээ ингээ Google дээр хайгаал материал олдохгүй. Яамарч одоо би тэгээ дипломынхаа ажлыг ерөнхий өөрийн том дипломын ажлаа зүгээр шууд таамаглаж хийхээс үрсэн бол надад байхгүй. Яг гэхээр ингээд бүр хамгийн инээдтэй нэ штэ тий. Монголын статистикийн хороо гэдэг чинь бүр ийм амар том систем байгаа штэ. Боловсролын яамны статистикийн мэдээлэл Монголын статистикийн хоёрын хорооны хоорондын тоон зориод айл яах вэ? Би нөгөө нэг тэгээ ингээ юу яжсэн аа. Сурсан багш нар нь ингээ байгаад байгаа юм заа. Сурсан ингээд хүмүүс оюутнууд ингээ байж байгаа. Тэгээд төгссөн багш нь ингээд зарим ондон байгаа, зарим ондон байхгүй. Тэгснээ тэр төгссөн багш нарыг яагаад ингээд наривчлаг гаргachиж болдгүй айл хөдөө орон нутг руу явсан уу яваагүй юу тий. Тэгээд ингээд та нар яагаад хөдөө орон нутгаа ингээд хаяад хог руу шидэд байгаа юм бэ? Хөдөө орон нутгийн багшийн судалгааны ажил төвч байхгүй заяа. Хот. Яах гэдэг юм та нар. Тэгээ би боловсролын ямар ингээ мэйл бичиж байгаа шүү дээ. Надад ингээ мэдээлэл өгөөч, надад материал өгөөч гэсэн. Шууд намайг синг баньсан шүү дээ. Тэгээ би тэр нөгөө түрүүний хэлсэн тэр докторийн ажлаас ингээ за нэг юм байна да гэж бодоод ингээ бичээд санаа аваад орчуулад ингээ бичээд багшаа төгсөн чи багш ойлгохгүй байх уу чи ямар новшоо бичсэн юм гэж юм чи. Харин тэгж хэлэв үлдээ зүгээр багш чи яг юугаа бичсэн юм би эн чинь ингээд гол юм чинь байхгүй шүү дээ юу чинь жоохгүй шүү тэгээд угаасаа миний ингээ бичиж чадахгүй нус царайлаад байгаа нь угаасаа ингээ материал нь олдохгүй юм чи аргагүй шүү дээ. Материал нь бүр ингээ те хятадх шиг ингээ бүр юм амар гоё ингээ баялаг те ийм бидэг бол нэр би үнэхээр нус царайлахгүй. Ёо нэр үнэхээр бухимдмаар юм аа. Олон ингээ боловсрол нь гацалтанд ороод ингээ унаад тэгсээр нөгөөхөнд ингээ хийж байгаа юм байхгүй. Тэгээ ингээ хамаг хэрэгтэй материал ингээд тэгээ бүх юм ингээ бүр ингээд нэг авдрын дотор ихэд хатгалчих юм. Хүүе дараагийн энэ ингээд тэгээ мен мичиг ингээ доктор сурах гэж байгаа доктор сурж байгаа энэ багшийн мэрэгчлэр тэгээ энэ боловсролын чиглэлээр ингээ сураад энийг боловсролын чинь өөдөн татчих гээд ядж байгаа хүмүүст ингээд нэг зориулаад энийг юмнуудаа ингээ нээлттэй ингээд байлгаж болдгоо юм уу? Үгүй ядаж худалдаж авахаар ингээд тэгээ байлгachж болдгоо юм уу? Худалдаж авахар байршуулж хин ч гэсэн худалдаад авна шүү дээ. Ямар татаж өгөх гэж байгаа хүн байгаа ш. Өөрийнхөө судалгааны ажлын төлөө хин ч гэсэн тий юмыг ингээ худалдаж аваад хийхэ бодно шүү дээ. Тэр чинь бас ингээ баа бээгүү хуулахгүй шүү дээ. Бид нар чинь уушин, танилцсан, өөр юмнуудыг харьцуулна. Тэгээ за окей. Энэ чинь ийм юм байна гэд өөрөөхөө энэ чинь бичнэ шүү дээ. Докторууд чинь шин сэдв гаргаж ирэх хүмүүс байхгүй. Тэгээ нөгөө хүмүүсийн хийсэн сэдвүүдээр ингэж тулгуурлаж өөрсдийнхөө ингэж нэг шин сэдв гаргаж ирж шинэ юм ингэж гаргаж ирнэ. Яагаад гэх юм бол энэ дээр чинь одоо нөгөө докторийн эвидентийн худалдын түвшин чинь 5% байдаг байхгүй юу? 5%-аас илүү гарч болохгүй. Ийм байна нөхдүүд ээ. Хүрдэг хүмүүст нь хүрдэг бол нэрээ сайхан л. Йоо бухимдаж өгөх гэж шүү дээ. 8 сараас хойш энэтэй ноцолтлоо. Нэрээ гомдмоор юм аа нэр гомдолтой юм.